За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө видео бичлэгээр зулагийн хуулийн зөвлөгөө өмгөөллийн үйлчлэлийн хуудсанд ирсэн асуултанд хариулнаа. За ийм асуулт байна. За би гадаад байдаг юм аа. Монголд өөрийн биеэр очихгүйгээр шүүхэд нэхэмжил гаргаж болох уу гэсэн байна. За тэгэхээр болно. За та өөрийнхөө амьдарч байгаа газрынхаа консулын алба буюу элчин сайдын яам дээр очиод шүүхэд төлөөлөх итгэмжлэл гэдэг зүйлийг хийлгээд за тэгээд Монголд байгаа хэн нэгэнд итгэмжлэл олгоно гэсэн үг. За хин ч байсан болно. Хамаатан садан ах дүү, найз нөхөд. За эсвэл хууль зүйн мэдлэгтэй өмгөөлөгч ч юм уу, эрх зүйч ч юм уу ямар нэгэн хүн өгч болно. За тэр хүн таны өгсөн итгэмжлэлийг аваад таны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. За эсвэл танд Монголд хэн нэгэн нэхэмжил гаргацсан байлаа гэхэд та өөрөө тухайн хэрэгт оролцмоор байгаа бол таны өмнөөс бас тэр итгэмжлэлийн үндсэн дээр бас оролцоод явах боломжтой байгаа. За өнөөдрийн бичлэг таалагдсан бол цааш нь түгээгээрэй. За дээрэс нь зулагийн хуулийн зөвлөгөө өмгөөллийн үйлчлэгийн хуудсанд хуулийн чиглэлээр юу мэдмээр байгаа. За хуулийн ямар асуудал байгаа талаараа бас бичиж ирүүлвэл баярлах болно. За ингээд зулагийн хуулийн зөвлөгөө өмгөөллийн үйлчлэгээ хуудастай хамт байдаг та бүхэндээ баярлалаа. Мөн хууль зүйн зөвлөгөө мэдээлэл хэрэгтэй бол чатаар холбогдорой. Өмгөөлөгч хэрэгтэй бол за би Монголд байдаг өмгөөлөгч нараа бас та бүхэндээ холбож өгч болно шүү. За ингээд та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.